Библиэд хоёрдугаар Есүс гарч ирэх цаг үеийн талаар тодорхой заасан байдаг. Одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөөр хэдийнэ зөөлөрч навцаа дэлгэхэд 100 ойртсныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэх тун. Хоёр мянган жилийн өмнө Есүс таны залрал, өөрөөр хэлбэл хоёр дахин ирэх цаг үеийн талаар асуусан шав нартаа инжирийн модноос сургамж ав гэж айлдсан. Инжирийн модны сургаалт зүрлэлд анхаарах ёстой шалтгаан нь инжир модны мөчөр зөөлөрч навчсаа дэлгэх цаг үе бол хоёрдугаар Есүс ирэх цаг үе болохоор тэр юм. Тэгвэл инжирийн мод нь бодитоор юуг бэлэгдэж мөн мөчрүүд нь зөөлөрч навчсаа дэлгэх цаг үе нь яг хизээ юм болоо? Инжирийн мод бол Израиль улсад элбэг байдаг мод. Израиль ард түмэн инжирийн модны доор амарч жимсийг нь түүхийгээр нэгдэж эсвэл хатааж идэн мөн талхч хийж иддэг. Инжирийн мод Израильд ийм л түгээмэл байдаг мод. Есүс Израильд элбэг байдаг инжирийн модоор сургаалт зөвөрлөл айлдсан байна. Нэгэн хүн усан үзмийн талбайд инжирийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Хараач, 3 жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хай. Энэ мод юунд газрыг дэмээ эзлэх ёстой гэж. Эзэнтэй энэ жилдээ бас хазны. Хэрв ирэх жил жимс өгвөл сайн биз? Үгүй бол огтлоод л хайчихъя. Эзэн нь 3 жилийн турш инжирийн модноос жимс олох гэж хүлээсэн. Гэвч эцэст нь юу ч олоогүй тул огтлогдох болсон инжирийн модны хувь тавилан. Чухамдаа инжирийн мод нь юуг бэлэгдээ юм болоо? Израилийн бурхан эзэн ингэж айлдаж байна. Энэ газраас халдайчуудын нутагт аваачсан Юдагийн олзлогдохстыг би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно. Библиэд үндэслэн харахад инжирийн мод нь Израилийг бэлэгдэж сургаалт зөвөрлөлд жимс хайсан хүн нь Есүсийг хэлж байна. Үнэн дээр Есүс 30 настайдаа баптизм хүртэж 3 жилийн турш Израиль улсад шинэ гэрээний сайн мэдээ тунхагласан ч ад үзэгдэн загалмайн зовлон хүртэл амссан юм. Эцэст нь 3 жил үр жимсээ өгөөгүй инжир модыг огтолж хай гэсэн үг нь Есүст итгээгүй эсэргүүцсэн Израиль улсын шүүлтийг зөгнсөн байжээ. Есүсийн үг ёсоор хатсан инжирийн мод адил Израиль хараал хүртэх нь тэрэ. Манай эртний 70 онд Иерусалим дахин бүслэгдлээ. Веспасианусын хүү Титус 14 батальон цэрэг удирдан ирж Иерусалим руу ширүүн довтлов. Сүмхийд хотын хан хэрэм хот бүхэлдээ шатаж чулуун хавтангууд шорон нурангал үлджээ. Сая 100 мянган хүн үхэж 97 мянган хүн олзлогдов. Манай эртний 70 онд Ромын довтлогооноор сүрэлдөрчсөн Израиль дэлхий даяар нэг 90 тэнүүчлэх
улс оронгүй тэнүүлчэд болжээ. Есүсийн зөгнөл дагуу Израиль хатсан инжирийн мод адил болсон нь тэр аж. Есүсийг хөнөөсөн үндэстэн гэх муу нэр зүгсэн Израиль үндэстэн, урвагч, балмад, хомхой шуналтнууд гэж нэрлэгдэн ялгуурлан гадуурхалд хавчлагын бай болов. Дэлхийн 2 дугаар дайны үеэр нацистууд 6 сая еврейг хоморглон устгасан эмгэнэлт явдал боллоо. Элдний ирээр тэд унгаагтаж бүх үндэстнүүд рүү цөлөгдөн. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно. Энэ ч мөн Есүсийн зөгнөлийн үг ёсоор биелэгдсэн байв. Гэвч 1948 оны 5 дугаар сарын 14 Дэлхий дахинд Израилийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолоор Юудэ улс байгуулагдаж Израиль гэж нэрлэхийг тунхаглан зарлая. 1900 жил дэлхийн хаа сайгүй тэнүүчилсэн юудэчүүд Палестинд иргэн ирж Израиль улсыг дахин байгууллаа. Мянган жилийн дараа өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутагт улс орноо сэргээсэн нь өндөрлөгтний түүхэнд тохиож байгаагүй гайхамшиг мэт үйл явдал байсан юм. Тэгвэл Израилийн тусгаар тогтнолын түүхэнд агуулгдсан Бурхны гайхамшигт хүсэл юу байсан бэ? Одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөр хэдийнэ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойрцсныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтэн. Хадсан байсан инжирийн модны мөчөр зөөлөрч, навчс дэлгэрэх тэр үед инжирийн модоор зүйрлсэн Израиль тусгаар тогтносон 1948 онд 2 дугаар Христ аль хэдийн ирчгээд бидний сэтгэлийн хаалгыг тогшин байлаа. Харагтун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Тэр эрэхтээ та нарыг бүхий л үнэн үүд удирдна. Тэр өөрөөсөө биш, харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Тэр миний хийг авч
та нарт мэдүүлэх учраа намайг алдаршуулна. (1948) онд дахин ирсэн 2 дугаар Есүс заавал анхны Есүсийн зааж сургасан шинэ гэрээг авч ирэх ёстой. Тэр нэгэн хэн бэ? 1948 онд 30 нас хүрэх жилээ баптизм хүртэж сүнслэг Израилийн хаан Синти заларч сайн мэдээний амьдралаа эхлүүлсэн нэгэн. Тэр бол 2 дугаар Христ, ансан хүн Христ юм. Ансан хүн Христ устж алгуулсан үннийг сэргээж Бурхны сүмийг байгуулан хүн төрлөختөн амийн зам руу ирэх суурийг тавьсан билээ.